Монгол болон Энэтхэг улс Японы харилцаа тогтоосны 70 жилийн түүхтэй. Дээр нь стратегийн төлөвлөлтөөр бас 10 жилийн ойн хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч төрийн ажил хийж байна. Энэ ажлын хүрээнд Энэтхэгийн жид дунд үйлдвэрлэлийг дэмжих холбоотой харилцан хамтран ажиллах санал жишээд гар үсэг зурлаа. Энэтхэг улсын энэ холбоо нь бол одоо 58 жил болсон. Энэтхэгийн одоо бичил жид дунд үйлдвэрлэлийн одоо өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, банк зээл, санхүү одоо болсон хүч ингээд одоо жижиг дунд үйлдвэрлэгч болгоомдоор тулгамдсан асуудлыг шийдэж Энэтхэг улс маань жижиг дунд томоохон бизнесүүдийн хувьд эдийн засгаараа дэлхийд 5-д ордог болсон байгаа. Хүн амаараа одоо дэлхийд 1-р чагсаж байгаа. Ийм томоохон одоо улсын одоо жижиг дунд үйлдвэрлэлийн холбоотой одоо хамтран ажиллах санал жишээд гар үсэг зурлаа. Сайжлах юм бол одоо Монгол улсад өрнөж байгаа хүнсний хувьсгал, хүнсний хангамж, аюулгүй байдал, үндэсний хөдөлгөөнийг бүх төвшөнд нь жижиг дунд томоохон аж ахуйн нэгжүүд хамтран ажиллаж дотоодын зах зээлээ хангахаас гадна гадаад зах зээл рүү гарах том хөдөлгөөн Монголд өрнөө явж байгаа. Энэтхэг улсад одоо манай Монгол улстай адилхан хүнсний хувьсгал хөдөлгөөнийг аль 1950 оноос хойш зарлан хэрэгжүүлж байсан. Ногоон хувьсгал, цагаан хувьсгал, улаан хувьсгал, алтан хувьсгал, мөнгөн хувьсгал гэдэг маш олон төрлийн хувьсгалуудыг одоо энэтхэгчүүд маань явуулж ийж өнөөдөр хүнсний хангамж аюулгүй байдлаа 100% шийдэхээс гадна экспортод маш олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг гаргасан ийм туршлагатай жижиг дунд үйлдвэрлэлийн холбоотой хамтран ажиллах санамжууд гаргаж суурж хамтын ажиллагаа өнөөдөр ингээд албан ёсоор эхэлж байна. Мөн өнөөдрийн хүндэт уулзалтанд Монголын жижиг дунд үйлдвэрлэлийн тэргуун ерөнхийлөгчийн зөвлөх өөрийн биеэр хүрэлцэн ирсэнд бол маш их талархаж байна. Мөн бидний өнөөдрийн уулзалтын гол зорилго бол хүнсний аюулгүй байдал болон хүнсний үйлдвэрлэл мөн жижиг дунд үйлдвэрүүдийн яам агентлагуудын холбоо хамаарал хамтын ажиллагааны талаар өөрсдийн туршлага солилцлоо. Тэгээд мөн биднийг бас Монгол улсад өрсөн. Тэгээд бид нар бас Монгол улсад очихдоо таатай байх болно. Тийм хамтын үйл ажиллагааны хувьд бол мэдээж улс орон болгонд хоёр талын хоёр улсад аль алинд нь хөрөнгө оруулсан хүчтэй холбоо бид ирээдүйд бидрийг харж байгаа гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа. Ажлын хүрээнд бидний бизнесийн харилцааг нэлээд өргөжүүлэхээр нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй явж ирж байгаа. Энэ дундаа манай тээвэр логистикийн салбарын бас нэлээд олоолаа энэ ирсэн. Энэтхэг Монголын хооронд бизнесийн харилцааг хөгжүүлэхэд бол тээвэр логистикийн салбарын геополитикийн болон тулгамжтай маш олон асуудал байгаа. Тэр бүхнийг шийдэхэд бол бид нар энэ байна. Тэгээд Энэтхэгийн нөхдүүд маань худлааныхан маань Монгол улстай харилцах үнэхээр сэтгэлтэй байна. Импортоор болон экспортоор бараа хөдлөж авах. Тэгээд энэ геополитик тээвэр логистикийн асуудлыг шийдэх юм бол бид нэр та бүхэнтэй ингээ харьцаад цаашдаа стратегийн түншлэлийн хүрээнд ингэж ажиллахад бүгд бэлэн байна гэдгийг хэлж байна.